За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий. Мирагаас болохоор зээлдэх зэрэглэлийн танилцуулгыг өнөөдөр хийх гээд манай байгууллага болохоор Монгол улсад яг анх удаа байгуулагдсан дотоодын зээлдэх зэрэглэлийн байгууллага байгаа. Хэдөө үзэх юм бол эхлээд юу ч гэсэн дотоодын зээлдэх зэрэглэл, олон улсын зээлдэх зэрэглэл хоёрынхаа ялгааны тухай танилцуулчих гэж бодсон. Нэгдүгээрт нь болохоор юу ч гэсэн та бүгдээ мэдж байгаа ч гэсэн S&P, Moody's, Fitch Ratings энэ маань бүгд олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд гэж явдаг байгаа. Эдгээр байгууллагууд маань болохоор Монгол улсын засгийн газарт B гэсэн рейтинг өгчихсөн явдаг. Манай байгууллагууд болохоор B-гээс дээшээ рейтингуудыг бол байгууллагуудад өгчихсөн байгаа. Тэгэхээр хүмүүс бол яагаад ингэж засгийн газраас нь өндөр рейтинг тавьсан байгаа юм бэ гэж гайхаад байдаг. Энийг тайлбар болохоор ерөнхийдөө олон улсын зээлдэх зэрэглэл, дотоодын зээлдэх зэрэглэл хоёрыг маань болохоор хооронд нь харьцуулах боломжгүй. Яагаад гэвэл дотоодын зээлдэх зэрэглэл гэдэг маань тухайн улсынхаа засгийн газрыг хамгийн сайн буюу 3А үнэлгээ өгөөд тэгээ бусад байгууллагуудыг болохоор 3А үнэлгээнээс төлбөрийн чадваргүй болох хүртэл нь үнэлээд тэгээд үнэлгээ тогтоодог байгаа. Ерөнхийдөө бол S&P, Moody's, Fitch энэ маань $1 юм уу еврогийн олон улсын валютын зээлийн үр төлбөрөөр төлөх чадрыг харуулдаг бол Мира буюу Монголын дотоодын зээлдэх зэрэглэлийн байгууллагын үнэлгээнд болохоор төгрөгийн үр төлбөрөө төгрөгөөр илэрхийлэгдэх зээлээ хэр сайн төлөх чадвартай байна вэ гэдгийг харуулдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Мирагаас өгсөн зээлдэх зэрэглэлийг шууд S&P, Moody's, Fitch Ratings-ийн өгсөн зэрэглэлтэй бол харьцуулах боломжгүй байна. За Мирагийн хувьд болохоор зээлдэх зэрэглэлийн үнэлгээ маань яг Fitch болон S&P хоёртой адилхан 3А гэсэн үнэлгээнээс D буюу дефолт төлбөрийн чадваргүй болох хүртэл явдаг. 3А гэдэг нь болохоор хамгийн сайн буюу хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэх бол D гэсэн үнэлгээ маань дефолт буюу аль хэдийн төлбөрийн чадваргүй болсон байгаа гэлтэгдэг. За энэ үнэлгээнээс гадна болохоор дөрвөн төрлийн төлбөрийн тэмдэгт бол Мирагийн зүгээс мөн тодорхойлдог. Эрэг, сөрөг, хувьсах тогтвортой гэдэг. Эрэг нь болохоор 1 жилийн хугацаанд тухайн байгууллага маань зээлдэх зэрэглэл нь илүү өсөх магадлал өндөр байна гэсэн. Сөрөг гэдэг нь болохоор 1 жилийн дотор тухайн байгууллагын зээлдэх зэрэглэл буурах магадлал өндөр байна гэсэн. Хувьсах гэдэг нь болохоор ерөнхийдөө 1 жилийн дотор өөрчлөгдөх магадлал өндөртэй, дээшээж өөрчлөгдөж болно, доошооч өөрчлөгдөж болно. Энэ төлөв нь болохоор ерөнхийдөө үйл ажиллагааны жоохон жигдрээгүй стартапууд юм уу эсвэл цоо шин төрлийн стратеги туршиж байгаа цоо шин төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг зах зээлд нэвтрүүлж байгаа байгууллагууд дээр бол ерөнхийдөө тогтоогддог. За тогтвортой гэдэг нь болохоор зээлдэх зэрэглэл нь ерөнхийдөө 1 жилийн хугацаанд бол өөрчлөгдөхөөргүй байгаа байгууллагыг илтгэдэг. Энэ байгууллага маань болохоор маш олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулчихсан, бүтээгдэхүүн үйлчлэгийн зах зээлд аль хэдийнэ танигдчихсан энэ байгууллагууд болохоор тогтвортой гэдэг үнэлгээг явуулдаг байгаа. За Монгол улсын хувьд болохоор ерөнхийдөө зээлдэх зэрэглэлийг тогтоох ямар ач холбогдолтой юм бэ, ямар шаардлага байгаа юм бэ гэхээр давуу тал нь юу гэвэл Монголын хөрөнгийн бирж дээр юм уу эсвэл биржийн бус зах зээл дээр ямарваа нэгэн бацаа баталгаагүйгээр бонд гаргахдаа зээлдэх зэрэглэлтэй байх юм бол ямар нэгэн бацаа баталгаагүй даатгалгүйгээр зээл бонд гаргах боломжтой байгаад байгаа. Энэ болохоор хамгийн гол давуу тал нь байгаа. За мөн энэ журмаас гадна болохоор мөн даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүл түнд хяналт тавих журманд мөн Мирагийн зээлдэх зэрэглэлийн тухай тодорхойлсон байгаа. Энэ нь болохоор даатгалын компаниуд хэрвээ Мирагийн үнэлгээтэй байгууллагад хөрөнгө оруулалт хийх юм уу эсвэл хөрөнгөө байршуулсан тохиолдолд эрсдлийн хувь хэмжээ нь тухайн байгууллагын үнэлгээнээс хамаарахаар тогтоогдсон байгаа. Хэрвээ жишээ нь Мирагаас 3А үнэлгээ авсан байгууллага хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд даатгагчийн эрсдлийн чадварын хувь нь болохоор 0% байх бол хэрвээ B ба түүнээс доош байх юм бол 100% ч юм уу те ингээд ерөнхийдөө эрсдлээс хамаарсан юм жигэнсэн хувь тогтоогдож явж байгаа. За энэ болохоор Монгол улсын зах зээл дээр болохоор санхүүгийн зах зээл дээр зээлдэх зэрэглэлийн давуу талууд байгаад за олон улсын практик дээр болохоор ерөнхийдөө зээлдэх зэрэглэл нь тухайн байгууллагын гаргаж байгаа бондын хүүгийн зардлыг шууд тодорхойлдог байдаг. Ерөнхийдөө олон улсын практик дээр яаж байгаа вэ гэхээр хүүгийн түвшин яаж тогтож байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь эрсдэлгүй хүүгийн түвшин, үүн дээр нэмээд тухайн бондны төлбөрийн чадварын эрсдлийг урамшуулал, хөрөх чадварын эрсдлийг урамшуул, хугацааны эрсдлийг урамшуул гэсэн эдгээр хүчин зүйлсүүдээс хамаарат хамгийн эцсийн хүүгийн түвшин буюу тухайн санхүүжилтийн зардал тогтдог ийм практик байгаа.
Энэ дээр болохоор эрсдэлгүй хүүгийн түвшин угаасаа шууд одоо Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондын хүүгийн түвшин байх бол төлбөрийн чадварын эрсдлийн урамшууллын болохоор зээлдэх зэрэглэлийн үнэлгээ тогтоож өгч байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ та бүхэн $10 бондын хүүгийн мөрөөг авч үзэх юм бол одоо хамгийн бага хүүтэй нь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бонд байгаа бол үүнээс дээшээ эрсдлийн урамшуулал нь нэмэгдээд явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо чинь 3А үнэлгээтэй бонд 20 жилийн хугацаанд гарч байгаа тохиолдолд 4.8% дээр 2А үнэлгээтэй бонд гарч байгаа бол 5% орчим дээр 1А үнэлгээтэй бонд бол 5.5% орчим дээр 3B үнэлгээ бол 5.8% орчим дээр 2B үнэлгээ нь болохоор 6.8% орчим дээр B гэсэн үнэлгээ нь болохоор 7.8% орчим дээр ингээд зээлжих зэрэглэл маань өөрөө тухайн байгууллагын гаргаж байгаа бондын хүүгийн зардлыг хүүгийн түвшинг шууд тогтоогоод явдаг гэсэн. За Монгол улсын хэмжээнд бол одоогоор яг ийм практик бол тогтоогдоогүй байгаад байна. Гэхдээ би тэгэхэд болохоор олон байгууллагууд зээлжих зэрэглэл тогтоогоод энэхүү практик ингээд суурьшаад эхлэх юм бол ерөнхийдөө ийм практик руу шилжинэ гэдэг хүлээлттэй байх байна. За манай байгууллага болохоор одоогийн байдлаар нийт 7 байгууллага зээлжих зэрэглэл тогтоож өгсөн явж байгаа. Эдгээрээс болохоор 5 нь яг би ингээд олон нийтэд нээлттэйгээр зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ тавих хүсэлтэд ирүүлсэн учраас 5 байгууллагын хувьд болохоор бид олон нийтэд мэдээлэлж явдаг гэсэн. Ерөнхийдөө бол 5 байгууллага маань 4 банк ус санхүүгийн байгууллага, нэг нь болохоор шатхуун импортын компани байгаа. За Lendman 3B хувьсах рейтингтэй, Invescore А тогтвортой үнэлгээтэй, Simple 3B нэмэх хувьсах үнэлгээтэй, Son 3B хасах үнэлгээтэй, Шунхлаа компани болохоор А тогтвортой гэсэн үнэлгээтэй байгаа. За ерөнхийдөө бол Simple-ийн хувьд 3B нэмэх авах үндслэл шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөнхийдөө энэ компани маань үүсгэн байгуулагдаад удаагүй буюу 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн активийн хэмжээний өсөлт бол нэлээд өндөр. Банк ус санхүүгийн байгууллагын салбарт болохоор активийн хэмжээгээр 3 дугаар тагсдаг. Үүнээс гадна хүрэх чадвар болон өөрийн хөрөнгөний хүлцээний үзүүлэлт дээр ерөнхийдөө маш сайн байсан. За цаашид үйл ажиллагаа нь болохоор өргөжин дэлгэх нөөц бололцоотой. Харин ашигт ажиллагааны хувьд болохоор бусад банк устай харьцуулахад арай сул байсан. Гэхдээ болохоор толгой компани буюу одоо Монголын тэргүүлэгч компанийн нэг MCS Holding хийхээс үр төлбөр болон өөрийн хөрөнгөний хэлбэрээр маш өндөр хэмжээний санхүүжилт дэмжлэг олгосон байсан. Үүнээс гадна болохоор үйл ажиллагааны дэмжлэг үзүүлдэг байсан гэдгийг эдгээр үндэслүүдийг авч үзээд тухайн байгууллага 3B нэмэх хувьсах гэдэг үнэлгээг олгосон байна. За Invescore банк ус санхүүгийн байгууллагын болохоор А доктортой үед үнэлгээ авсан. Энэ байгууллага нь болохоор актив орлого ашигын хэмжээгээр банк ус санхүүгийн байгууллага дундаа нэгдүгээр чагсдаг. За Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгол төгслийн банк, Rio Tinto гэх мэт олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийг хамтран санхүүжүүлээд бизнесийн болон жижиг дунд үйлдвэрийн зээл олгодог. За зээлийн багцын чанар нь сайн байснаас гадна бизнес нь 2016 оноос хойш нэлээд доктортой өсөлт үзүүлсэн байсан. Үйл ажиллагаа явуулснаас хойш буюу 2016 оноос хойш тасралтгүй ашигтай ажилласан байсан. За мөн ISO 9001, ISO 27001 олон улсын стандартуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд нээлттэй компанийн засаглалын шаардлага болохоор бүрэн хангасан. За мөн олон төрлийн их усүр татан төлрүүлэх замаар үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлсэн. Үүнээс гадна зөвхөн Монгол улсад биш, Казахстан, Кыргызстан, Узбекистан улсуудад салбаруудаа нээсэн тул үйл ажиллагааны өргөжин дэлгэх нөөц болцсон өнөртэй гэж үзсэн байна. За Lendman-ийн хувьд болохоор за мөн сүүлийн 5 жилийн турш тасралтгүй ашигтай ажилласан. Харилцагчийн дата бааз зөвлөсөн болохоор ингээ өргөжлүүлэн үйл ажиллагаагаа өргөжих нөөц болцоо нь өндөр байсан. За чанаргүй зээлийн хувь хэмжээний салбарын дундчтай харьцуулахад бага бол барагдуулалтын хэмжээ нэлээд өндөр байсан. Дижитал бизнесийн загварчуулсан иргэдийн хэрэглээний зээл олгодог. За нийт харилцагчдын түүхэн дата мэдээлэл сурлан тухайн харилцагчид зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх, санал болгох бүрэн боломжтой. Нээлттэй компани тавигдах засаглалын шаардлагыг бүрэн хангасан. Толгой компани дэмжлэг сайн байсан ийм компани байсан. За Шунхлаа байгууллагын болохоор А доктортой үнэлгээ авсан. Тус байгууллага нь болохоор 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дизель түвшний борлуулалтын дүнгээр зах зээлд 2 дугаарт, автомашины шатхууны импортын хэмжээгээр 3 дугаар чагсдаг. Бүтээгдэхүүний үн тогтоох чадвар нь маш сул байсан гэсэн одоо нөгөө шатхууны үнийн засгийн газраас нэлээд хяналт тавьдаг учраас өөрсдөө одоо боломжит дүнгээр ч юм уу зах зээлийн зарчмаараа үнэн тавигддаг. Ерөнхийдөө засгийн газраас нэлээд хараад хяналтын дор үнэн тогтоогддог ийм зарчимтай учраас үйл ажиллагааны зардлаа бууруулах замаар л зөвхөн ашигын хэмжээг өсгөх боломжтой.
мөн түнчлэн болохоор бизнесийн стратегийн хувьд болохоор жижиглэн борлуулалтаас илүү бөөний борлуулалт буюу томоохон аж ахуйн нэгжүүдэд дийзел үш хангах замаар борлуулалтаа хийдэг нь ажиглагдсан. Энэ болохоор ерөнхийдөө бас зардал хэмнэлттэй холбоотой жижиглэн борлуулалт нь илүү өндөр үйл ажиллагааны зардалтай байдаг бол бөөний борлуулалт нь зардал багтаа байсан. За байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйг хангах зорилгоор дотооддоо шаардлагатай дүрм журмыг батлуулан хэрэгжүүлж ажилладаг. Мөн л ISO 9001 чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлсэн байсан. За гэхдээ үйл ажиллагааны үед Оросын албаны улсын төрийн бодлого дүрм журмаас ерөнхийдөө шууд хамааралтай. Хэрвээ одоо Оросын албаны улсад шатхууны импортын хориг гарах тохиолдолд шунхлаа компани үйл ажиллагаанд шууд нөлөөлөхөөр байсан. За мөн уул уурхайн салбар болон автомашины импортын өсөлтөөс хамааран цаашд үйл ажиллагааны өргөжих тэлэх ерөнхийдөө нэлээд өндөр боломжтой байна гэж утсан учраас А доктортой гэдэг үнэлгээ өгсөн байна. За сон финтех BBSB-гийн хувьд болохоор 3B хасах хувьсах үнэлгээ өгсөн. Энэ үнэлгээний хувьд болохоор 2021 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Актив өсөлт нь нэлээд өндөр. Нийт активын хэмжээгээс салбартаа 8 дугаар байранд жагсдаг. За 3 сая төгрөг хүртэлх зээл олгодог учраас ерөнхийдөө зээлийн багцын чанар маш сайн. Бас бодлуулалтын хэмжээ нэлээд өндөр байсан. За олгосон жилийн зээлийн жинсэн дундаж хүн мөн л салбарын дундаж бас нэлээд өндөр буюу сарын 5 орчим хувь байсан. За үйл ажиллагаа явуулснаас хойш тасралтгүй өндөр ашигтай ажилласан. За харилцагчдын дата базад тулгуурлан бас шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломж өндөр байсан. Эдгээрийн үндэслэл болохоор Son Fintech BBSB-д 3B хасах хувьсах гэдэг үнэлгээ өгсөн байгаа. За байгууллагын товчхон дуртахад болохоор манай байгууллага 2021 оны 1 сард үүсгэн байгуулагдаад 22 оны 6 сард санхүүгийн чадахын зэрэг тогтоох тусгай зөвшөөрлөө аваад за туцтай тузынхаа дор гүйцэтгэх захирал хяналтын хороо зэрэглэлийн хороотой гүйцэтгэх захирлынхаа дор шинжилгээний багтай за зээлжих зэрэглэлийн эцсийн шийдвэр болохоор зэрэглэлийн хороо гаргаж эцэслэн шийдвэр гаргадаг байгаа. Шинжилгээний баг зөвхөн шинжилгээ хийгээд зэрэглэлийн хороонд танилцуулга тавиад зэрэглэлийн хорооноос болохоор яг эцсийн зэрэглэлийн шийдвэрийг бол гаргадаг. Зээлжих зэрэглэл тогтоох ажлын нийт хугацаанд ерөнхийдөө 8-7 хоног буюу 2 сар орчим явагддаг байгаа. За мөн манай байгууллага нь Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын холбооны гишүүнээр энэ онд илссэн. Ерөнхийдөө бол бусад бүх Азийн улсууд маань дотооддоо бас л ийм дотоодын зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудтай энэ байгууллагууд нийлээд холбоотой буюу Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын холбоо гэж үүсгэн байгуулагдаад энэхүү холбоонд илснээр болохоор зээлжих зэрэглэлийн олон улсын сайн туршлагыг Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, салбарын талаарх өөрчлөлт мэдээллийг цаг алдал руу хүлээн авах, за мөн холбооноос зохион байгуулах сургалт уул цэцгээр дамжуулан тус байгууллагын хүний нөөцийг чадваржуулах зэрэг ийм ач холбогдолтой байна. Та бүхэн албан ёсны вебсайтаар нэвтрээд ороод үзвэл манай байгууллага болохоор гишүүнээр нэлсэн байгаа тухай харагдана. За ингээд танилцуулж туслаа. Анхаарал хандуулсан баярлалаа. За танилцуулсан баярлалаа. Вебинарт оролцож байгаа хүмүүсээс асуулт байх юм бол гараа өргөж давхар асуух боломжтой шүү. Q&A пэйжээр асуулт боломжтой. За миний хувьд болохоор хүмүүс бүртгүүлж явахдаа нэг асуултууд ирсэн байсан. Тэнтэй холбоотой ер нь асуултуудыг асуугатай. За хамгийн түрүүнд олонгууд ерөнхийдөө асуулт нь олонгууд ер нь үнэлгээнд ESG-г тооцож үнэлж байгаа юу? Ер нь үнэлгээнд тусах боломж нь хэрэг байдаг вэ? За гадаад болонгууд одоогоор бас нэг тусаа ESG рейтингүүд хийж байгаа. Тэгэхээр цаашдаа танах үйлчлэгэнд тийм ESG рейтингтэй холбоотой ер нь үйлчлэгээ зөвлөх үү гэж асуусан байна л да. Өдрийн манайх ер нь ирээдүйд болсон нэвтрүүлэл нь одоогоор тийм үйлчлэгээ үзүүлэх байгаа. Ихээр төлөвлөж байгаа. Бэлдэж ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол яг үнэлгээнд бол яг оруулсан байхгүй байна. Яа. Дараагийн асуулт нь болохоор ер нь олон улсын зээлжих зэрэг тогтоолсон байгууллага дотоодын зээлжих зэрэг ер нь давхар одоо тогтоолох ер нь ямар ач холбогдолтой, ямар даваа тал үүсэж байгаа. Жишээлбэл банкуудын болонгууд ерөнхийдөө бас төрний болсон олон улсын зээлжих зэрэглэлийн тогтоох байгууллагаар хөндлөлтөнд нөлөөлөх үү. Тэгэхээр ер нь дотооддоо давхар одоо дотоодын зээлжих зэрэглэлийн компаниуд нөлөөлөх нь ер нь ямар ач холбогдолтой вэ? Ерөнхийдөө бол бид байгууллагуудын хувьд болохоор хэрвээ $10, евро буюу одоо дэлхийн томоохон голлох валютаар үр төлбөрөөр татан төвлөрүүлдэг тухайн валютууд дээр бонд гаргаж ажилладаг бол олон улсын зээлжих зэрэглэлийг
авах нь бол зохистой. Хэрвээ тухайн байгууллага маань төгрөгөөр үр төлбөр татдаг, төгрөгөөр бонд гаргадаг тохиолдолд болохоор дотоодын зээлжих зэрэглэл нь илүү тухайн байгууллагын төлбөрөө төлөх үр чадварыг харуулна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо нэг Fitch Moody's-с B буюу амар өндөр эрсдэлтэй гэдэг зэрэглэл маань өөрөө яг тухайн байгууллагын одоо төгрөгөөр үр төлбөрөө төлөх чадварыг бол харуулж чадахгүй байна. Төрийн валют нь болохоор Монгол улсын үндэсний валют. Тэгэхээр ерөнхийдөө бол манай засгийн газар болон Монгол банк болохоор төрийн үр төлбөрийн хувьд болохоор ямар ч асуудалгүйгээр төлөх бүрэн чадвартай учраас 3А гэдэг үнэлгээ аваад харин мэдээж $10 буюу евро буюу голлох валютууд дээр манай засгийн газар болон төв банк маань экспортоор шууд хамааралтай тий $10-ыг өөртөө ингээд хөвлөж чадахгүй учраас яг олон улсын зээлжих зэрэглэлийн рейтинг нь илүү төлбөрийн чадварыг нь харуулад төгрөгийн үр төлбөрийн хувьд болохоор дотоодын зээлжих зэрэглэл нь илүү төгрөгийн үр төлбөрийг төлөх чадварыг нь харуулах боломжтой гэсэн. Тэгэхээр хэрвээ тухайн байгууллага маань ямар төрлийн, ямар валютаар, ямар зах зээлээс хүйсвэр татж байгаа гэдгээс хамаарат яг одоо нэг илүү яг ямар төрлийн зээлжих зэрэглэл тогтоолох шаардлагатай вэ гэдэг нь илүү харагдана л да. Тэгэхээр ерөнхийдөө дотооддоо биржийн бусдын юм уу хөнгийн биржээр бонд гаргаж байгаа тохиолдолд манай байгууллагаар зэрэглэл тогтоох нь илүү тухайн байгууллагын төлбөрийн чадварыг илүү харуулна гэсэн үг. Баярлалаа. Өөр нэг асуулт байгаа нь миний сүүлийн слайдн дээр танилцуулсан шүү дээ. Одоо Азийн зээлжих дотоод байгууллагын холбооны гишүүн болсон гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жишээлбэл дотооддоо зээлжих зэрэг тогтоолгосон байгаа. Тэнгүүд одоо яг энэ Азаа жишээлбэл энэ байгууллагууд ч юм уу өөр одоо юу гэдэг татварыг хөрөнгө татварыг хэрэгжиж байгаа тохиолдолд ерөнхийдөө дотоодын зээлжих зэрэг нь ямар нэгэн давуу байдал үүсэхгүй одоо жишээлбэл тийм гишүүн байгаагаас хамаарат дотоодын зээлжих зэрэг тогтоолгосон байгаа нь энэ одоо Азийн татвар дээр эргүүлээд хангуулж болох ямар нэгэн давуу байдал үүсэхгүй гэж байна. Зөвхөн манай байгууллага бас энэ холбоонд илсэн гол шалтгаан нь болохоор ерөнхийдөө ингээд одоо энэ зээлжих зэрэг тогтоох байгууллагуудтайгаа хамтраад бүгдээрээ одоо тогтоосон зээлжих зэрэглэлийн тухайн улсууд одоо нэг acknowledge хийдэг талаар ярилцах илүү зорилготойгоор бас холбоонд илсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ одоо манай дотоодын байгууллагын Турк улсад бонд гаргаж байгаа тохиолдолд Мирагийн зэрэглэлийг аваад ингээд одоо Туркийн тухайн дотоодын зээлжих зэрэглэл байгуулга нь шууд ингээд acknowledge хийгээд хүлээгээд авдаг. Тэр хууль эрх зүйн орчныхын тухай ингээд ерөнхийдөө бол одоо нэг хамтран ажиллах тэр ажлаа эхлүүлэх зорилгоор нөхөө холбоонд илсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа явандаа эдгээр Азийн улсуудад Монголын ямарваа нэгэн компани Мирагийн зэрэглэлтэйгээр одоо дотоодын бонд гарах боломж нь бүрдэх болов гэж харж байгаа. Баярлалаа. Одоо ер нь зээлжих зэрэг тогтоохын үйлчлэгээ нь манай дотоодын хөрөнгөний татварын хувьд ер нь хацсангуй шинэ ойлголт байгаа шүү дээ. Олон улс мэдээж бүх бонд ер нь зээлжих зэрэг тогтоогдол явж байгаа. Тэнгүүд ерөнхийдөө дотоод шинээр гарч ирсэн болохоор ерөнхийдөө нэг хууль эрх зүйн орчин тэгээд явуулж байгаа давуу тал нь олонгууд одоогийн байдлаар олонгууд хязгаартай байгаа. Тэгэхээр сайдын зүгээс ч юм уу ерөнхийдөө ер нь дотоодод тий тогтоож байгууллагуудаас ер нь зээлжих зэрэг тогтоох байгаатай холбоотойгоор ер нь нэмэлт ийм хууль журам тий дүрм юмуд гарч ирж байгаа болов гэж асуулт байна л да. Дотоодод болоо сайдын дээр ерөнхийдөө бол бид хэд болохоор одоо дотоодын зээлжих зэрэглэлийг манай одоо зохицуулагч байгууллагууд илүү их acknowledge хийгээд тэгээ илүү их дэмжиж өгсэй гэж хүсэж байгаа. Одоо жишээлбэл Монгол банкны зохистой харьцааны үзүүлэлтийг тооцох түн хяналт авах журам байгаа. Энэ журам дээр болохоор ингээд нэг олон улсын рейтингүүдийг бол тавьсан. Олон улсын ийм рейтинг авсан, ийм үнцаас нь хөрөнгө оруулалт хийсэн бол эдүү барьж ингээд тавьсан мөртлөө дотоодын зээлжих зэрэглэлийн тухай болохоор ямарваа нэгэн одоо дөрвөн журам заалт байхгүй байна. Тэгэхээр мэдээж Монгол улс маань өөрөө бас дотоодын үндэсний валюттай тий төгрөгийн валюттай тэр төгрөгийн валютан дээр байгууллагууд маань үр төлбөрөө төлөх чадвар нь ямар хувь вэ нү гэдгийг бас зохицуулагч байгууллагууд маань илүү харгалзаж үзээд дотоодын одоо ийм
зээлдэх зэрэглэл байгууллагуудаа илүү acknowledge хийгээд дүрм журам дээрээ зөвхөн гадны байгууллагууд биш дотоодын байгууллагуудаа бас оруулж өгөх юм хүсэлтэй байгаа юм ерөнхийдөө. Ерөнхийд яг үнийг хэлэхэд одоо жишээ нь Америкийн зах зээл дээр одоо ингээ бонд гаргаж байгаа байгууллага хэрвээ зээлдэх зэрэгэл тогтоолгоогүй бах юм бол хүүгийн түвшин тодорхойлогдох боломжгүй тухайн байгууллага болохоор бонд гаргах боломжгүй байдаг. Тэгэхэд болохоор Монгол улс дээр болохоор барьцаа баталгаагаар ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд бонд гаргах юм нь бол явдгаараа явж байгаа гэсэн үг. Гэхдээ илүү нөгөө нэг одоо төлбөрийн чадвар буюу эрсдэлээр суурилсан хүүгийн түвшин тогтсноор болохоор тухайн зах зээл илүү одоо нэг одоо илүү одоо үр ашигтай ажиллах боломж нь бүрдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол өндөр зэрэглэлтэй төлбөрийн чадвар сайтай байгууллагууд нь бага зардалтай босгоод харин эрсдэл өндөртэй төлбөрийн чадвар багатай байгууллагууд нь илүү өндөр зардал дээр босгох нь өөрөө ингээд хөрөнгө оруулагч болон одоо бонд асууж байгаа байгууллага хоёрын хоорондох ингээд мэдээллийн солилцоог илүү хурцсаад ерөнхийдөө бол яг бодиттой зөв одоо зардал дээр тухайн байгууллагад бонд гарах боломжтой гэсэн үг. Яг эрсдлийг нь бүрэн одоо нэг тухайн одоо нэг хүүгийн зардалд нь оруулж өгсөн гэсэн үг шүү дээ. Тэгээ өндөр эрсдэл бол өндөр хүүтэй, бага эрсдэл бол бага хүүтэй. Тэр ерөнхийдөө тэр талаас нь илүү манай зохицуулагч байгууллагууд одоо яагаад үгүйсээ хараад үгүйсээ тодорхойлоод үгүйсээ дотоодын зээлдэх зэрэглэлийг бас өөрсдөө ингээд оруулаад үгүйсээ гэсэн тийм хүсэлтэй байна. Одоо Филиппиний зээлдэх зэрэглэлээ тогтоолгоод түрүүнд хэлсэн шүү дээ 7 байгууллагын зээлдгийг тогтоосон болж олон нийтэд ерөнхийдөө 5 байгаа. Тэнгүүд тэр компаниудын зээлдэх зэрэглэлийн төлбөрийн ерөнхийдөө ямар одоо тий хугацааны тасламжтайгаар төлбөрийг сольж байгаа вэ гэдэг одоо апдейтлж байгаа. Бид хэд болохоор улирал болгоно нөгөө нэг ревю хийх буюу тухайн зээлдэх зэрэглэл маань улирлын одоо тухайн байгууллагын улирлын үр дүнгийн санхүүгийн үзүүлэлтүүдийг аваад зээлдэх зэрэглэл нь өөрчлөгдөхөөр байна уу эсвэл өөрчлөгдөхгүй байна уу гэдгийг дахиж зэрэглэлийн хорооны хурлаараа хэлэлцүүлээд шийдвэрлэж байгаа гэсэн. Тэр ерөнхийдөө улирал болгоно ревю хийгээд тухайн байгууллагуудаас шаардлагатай бүх мэдээллүүдийг нэмэлтээр аваад ингэ явж байгаа. Тэгээд хамгийн анх удаа зээлдэх зэрэглэл тогтоолгоод ерөнхийдөө хэлбэл 3B гэсэн төлөвлөлтөөр зээлдэх зэрэглэл тогтоолсон байлаа гэж боддог. Компани зээлдэх тогтоолж байгаа компани ерөнхийдөө төлбөрийг сайжруулахын тулд ерөнхийдөө тэр хугацаанд ч юм уу тий одоо үйл ажиллагааны сайжруулалтыг хийгээд одоо төлбөрийг дэшээ нэг үндгийг нэмэгдүүлэх боломжтой байна. Ерөнхийдөө бол анх тайлан гарахад болохоор бид тайлан дээр болохоор дүгнэлт зөвлөмж бүгд бол багтсан байдаг. Тэгээд тухайн одоо өөрчлөлтүүдийг хурдан авч хэрэгжүүлэх юм бол зэрэглэл ахих бүрэн боломжтой. Хэрвээ ингээд эрсдэлтэй гэж тодорхойлогдсон зүйлүүд нь улам эрсдэлтэй болсон байх юм бол зэрэглэл мэдээж буурах бас эрсдэл байгаа. Ингээд бол хамгийн богино хугацаанд улирлын дотор зэрэглэл өөрчлөгдөх боломжтой гэсэн. Гэхдээ мэдээж 2-3 шууд өсөхгүй зөвхөн нэг л модчор өсөх боломжтой. Ингээд улиралдаа нэг модчор өсөх боломжтой гэсэн. Одоо ер нь хамгийн сүүлийн асуултыг бид нараа төлөвлөхөөр байна. Хамгийн сүүлийн асуулт нь болохоор зээлдэх зэрэглэлээ одоо жишээлбэл тогтоолгоод нэг 3B нэмэх гэдэг тэмдэлт гараад ирлээ шүү дээ. Тэгсний дараагаар зээлдэх зэрэглэл жишээлбэл дараагийн өдрөд нэг буурхаар төлөвтэй байх юм бол олон нийтэд жишээлбэл компани одоо зээлдэх зэрэглэл тогтоож байгаа байгууллаганд гарахгүй байх хүсэлтэй байх юм бол жишээлбэл танаа зүгээс гарахгүй байх уу альсгүй одоо яг аль олон нийтэд одоо зарлалтай юм чинь улирал болгох нь ерөнхийдөө төлөв нь буурсан нэмэгдснээс одоо үл хамааран ерөнхийдөө нийтэд зарлаад явах гэсэн юм асуулт байна. Ерөнхийдөө бол бид хэд бас ингээд нөгөө нэг шинээр өсгөн байгуулагдаад энэ зах зээл дээр бас шинээр танигдах байгаа учраас ингээд нөгөө нэг харилцагч нарынхаа хүсэлтийг бас мэдээж одоо харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзээд байгаа. Ерөнхийдөө бол тухайн байгууллага маань одоо манай зээлдэх зэрэглэлийг ашиглаад бонд гаргаж байгаа бол тэрийг хөрөнгө оруулагч мэдэгдээд тэгээ ингээд нөгөө барьцаа баталгаагаар бонд гаргаж байгаа. Түүнээс зарим байгууллагууд нь болохоор авсан зээлдэх зэрэглэлтэй одоо нөгөө сэтгэл хангалуун бус гэх юм уу те өөрсдөө яг бодсон хэмжээний зэрэглэлээ аваагүй тохиолдолд манай зэрэглэлийг ашиглахгүйгээр барьцаа баталгаагаа өөрсдөө бүрдүүлээд бонд гаргаад явах тохиолдол бас байгаа. Тэгэхээр ерөнхийдөө
манай зэрэглэлийг ашиглаагүй барьцаа баталгаатай бонд гаргаад явж байхад нь бид хэд заавал зэрэглэлийг олон нийтэд мэддэг хэрэгтэй, олон нийтэд танилцуулах хэрэгтэй гэхээр бас ингээд харилцагч нараа бас хэтэрхий бондлол хэтэрхий хязгаарлалт байгаа учраас ерөнхийдөө ойлгуулах флексибл байгаад гэтээ харилцагч маань анхнаасаа ингээд зээлжих зэрэглэлээ ашиглаад бонд гаргацсан тий. Тэгээ зээлжих зэрэглэл нь олон нийтэд ил тод тавигдсан бол удирдлагын дараа ревю ороход муудсан байв чинь тэрийг бид хийж шууд мэдээлж байгаа. Одоо чинь удирдлагын дараа сайжирсан юм уу муудсан тохиолдолд тухайн байгууллага төсөлтөөс үл хамааран шууд олон нийтэд тавигдана гэсэн үг. Яг л өмнө нь аль хэдийн манайх зэрэглэл тогтоочихсон тухай мэдээлэлц учраас анх зэрэглэл тогтоочоод тухайн тогтоосон зэрэглэл маань өөрөө яг ингээд бас харилцагчийн хүсэлтэд хүрээгүй байхад тохиолдолд бид хэд заавал олон нийтэд мэдээлэх ёстой шаардлагатай гэдэг юу бол үүрэг бол тавихгүй байна. Тэгэхээр анх хэрвээ 50 гэдэг шийдвэр гаргачаад удирдлагын дараа муудсан тохиолдолд үгүй бид хэд тавихгүй гэх юм бол тэр бол өөр асуудал болж байгаа. Тэгэхээр бид хэд бол заавал 50 гэсэн. Анх болохоор бид хэд энэ зэрэглэлийг тавьмааргүй байна гэх юм бол тэр хүслийг бол бид хэд хүлээж авч байгаа. Баярлалаа. За оролцож байгаа хүмүүсээс ахаад асуулт байх юм бол мэдээж гараа ургаад асууж болно. За хэрвээ байхгүй бол би хэд энэ дараа ингэж өндөрлөе. Манай энэ knowledge session болохоор ерөнхийдөө таны удаа хийгээд дуусах дараагийн мэдээ солилцох сэжигтэй үйл ажиллагаанууд явагдана. За хамгийн ойрын болонгод London Stock Exchange-ийн Европад хариуцсан Монголын хөрөнгийн London Stock Exchange-тэй public IPO болон DR болон бусад ерөнхийлөгчдийн хөрөнгө босгох боломжийн талаар дараагийн нууцын sharing session маань төлөвлөсөн байгаа. Тэгэхээр та бүхэн дараагийн вебинар тэтгэврт оролцоорой гэж хүсье. За тэгээд бидний урилгыг бүхний авч хамгийн анхны нууцын session-ийн мэдээлэл хуваалцсан Майра компанид баярлалаа. За тэгээд дараагийн вебинараар уулзах гэж байна. Баярлалаа. Баярлалаа.